Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архив бичиг хэрэг нь эрхлэгч бичээч архивч гэсэн 3 орон тоотой. Архив бичиг хэргийн эрхлэгч Наран цэцэг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн тамгын газрын даргын Б доороо 50 дугаар тушаалаар томилогдлоо. Архив албан хэрэг хөтлөгч мэрэгчлээ тэргүүлэх зэрэгтэй төрийн архивчаар 2003-аас 2009 онд аймгийн засаг даргын тамгын газрын архив бичиг хэрэгт бичээч архивчаар 2009-оос 2017 он хүртэл ажиллаж байна. Бичээч Цэвэлма аймгийн засаг даргын тамгын газрын даргын 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар тушаалаар томилогдсон юм а. Архив бичиг хэрэг хөтлөгч мэрэгчлээ тэргүүлэх зэрэгтэй бичээч Сэлгма аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б дороо 51-р тушаалаар архивч бичээчээр томилогдсон ажиллаж байна. Эрхлэгч Наран цэцгийн мэдлэг боловсролыг дэвшлүүлэх зорилгоор худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн архив албан хэрэг хөтөлбөрийн ангид суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг 1.3 сая төгрөгийг 2018 онд олголоо. Бичээч Цэвэлмад орон сууцнд ороход урьдчилгаа дэмжлэг 5 сая төгрөгийн дэмжлэгийг 2016 онд олгосон байна. Архивын ажилтны чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг хагас бүтэн жилээр дүгнэж хэвшлээ. Тус байгууллагын архив хадгаламжийн сангийн 2 өрөөтэй баримтын нэгтаршуулсан шүүгээ дөрвийг 2016 онд 4.5 сая төгрөгөөр нэмж авч байршуулан ашиглаж байна. Архив бичиг хэргийн ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулж 2016-аас 2019 онд i5 компьютер 2, i3 компьютер 1, принтер 2, хурдны сканер, ScanSnap iX 501, нууцын компьютер 1-ийг 2017-оос 2019 онуудад авч тоног төхөөрөмжийг бүрэн шинжилэл хийсэн юм а. Мөн архивын тухай хууль, баримт бичгийн стандарт, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, албан хэрэг хөтөлбөрийн ажлын үндсэн заавар, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт болон бусад ажил төрлийн холбогдлолтой баримт бичгүүдээр сан болгон ашиглан ажиллаж байна. Архив бичиг хэргийн эрхлэгч Наран цэцгийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн аймгийн засаг даргын тамгын газрын даргын Б доороо 50 дугаар тушаалаар томилогдох үед аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2017 оны А доороо 66 дугаар тушаалаар байгууллагын архивыг нэгдсэн тооллого хийж акт үлдэж хүлээлтсэн байна. Байгууллагын ажилтнууд жил бүрийн холбогдох журам заасны дагуу баримтаа эмхлэн цэгцлэн бүртгэлээр хүлээлтсэн өгч хэвшлээ. Байгууллагын архивыг 2017-оос 2018 онд байнга хадгалах 534, 2016-аас 2018 онд төр хадгалах 696, 70 жил хадгалах 11 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлт хийсэн байна. Байгууллагын архивт ажилтнуудаас жил бүр баримтыг хуурийн дагуу хүлээн авч архивын нөхөн бүрдүүлэлт хийж хэвшлээ. Идэггүй архивын санд байнга хадгалагдах 2017-оос 2018 оны 534, төр хадгалагдах 2009-оос 2018 оны 2877, 2001-ээс 2018 оны 119 буюу нийт 4719 баримт хадгалагдаж байна. Аймгийн засаг даргын 2016 оны А доороо 207 дугаар захирамжаар батлагдсан төрийн архивын сан хөмрөгт тусгай төрлийн баримт хүлээн авах журмын дагуу байгууллагын тухайн жилд гарсан үйл ажиллагааны гэрэл зургийн цомог, сэтгүүл, гарын авлага, зөвлөмж зэрэг баримтыг жил бүр 12 дугаар сарын 15-ны дотор аймгийн төрийн архивын дасагт бүртгэлээр жил бүр хүлээлгэн өгч хэвшлээ. Байгууллагын архивын баримтыг зааврын дагуу эмхлэн зэгцэн нүүр тодорхойлолт, ашиглалтын хуудас, дотоод, товёог, баталгаа зэргээр хадгаламжийн нэгж бүрдүүлэн байнга хадгалах баримтыг захин хувь үүсгэн ажиллаж хэвшлээ. Байгууллагын архивын баримтыг жил бүрийн төрийн архивын дасгийн нөхөн бүрдүүлэлтийн төлөлгөөт ажлын дагуу захимаар болон цаасан хэлбэр 2016 онд дуустал баримтыг дансны хамт шилжүүлж ажилласан байна. Байгууллагын баримт бичиг нэгтгэн шалгах комиссийн дүрмийг аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 88 дугаар тушаалаар байгууллагын архивын дэргэдэх баримт бичиг нэгтгэн шалгах комиссийн ажиллах дүрмийг батллаа. Энэхүү комиссийг аймгийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А доороо 742 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнээр шинжилэн томилсон юм а. Жилдээ 20-оос 3 удаа хоролдож байнга төр 70 жил хадгалах баримтын бүртгэлийг хэлэлцэж батлуулахаар аймгийн баримт бичиг нэгтгэн шалгах комиссид хөргүүлж ажиллаж байна. Үндэсний архивын газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг ажилдаа мөрлөг болгон баримтын хадгалах хугацааг тогтоон ажиллаж байна. Байгууллагын 2001-ээс 2016 онуудын дансыг байнга төр 70 жил хадгалах бүртгэлийн хамт байгууллагын баримт бичгийг нэгтлэн шалгах комиссоор хэлэлцүүлэн аймгийн төрийн архивын дасгийн дэргэдэх комиссийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа. 1998-с 2008 он хүртэлх баримтуудыг устгах, хэргийн чагсаалт үйлдэн байгууллагын архивын дэргэдэх байнгын баримтыг нэгтлэн шалгах комиссийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Байгууллагын архивын гэрчлэгийг 2004 онд
авлаа. Байгууллагын 2001-с 2016 онуудын баримтанд он тус бүрт дансыг хийж байгууллагын баримтчиг Нэгтлэн шалгах комиссар хэлэлцүүлэн аймгийн төрийн архивын дэргэдэх комиссийн хурлаар хэлэлцүүлж батлуулж төрийн архивд шилжүүлэн одоо 2017-оос 2018 оны баримтад данс бүрдүүлэн ажиллаж байнга хадгалах баримтыг захим хувь үүсгэлээ. Архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмын дагуу төрийн архивд 12 дугаар сарын 15-ны байдлаар мэдээг гаргаж нэгтгэдэг байна. Архивын баримтад үцлэг угтаж аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 4-р сарын 30-ны өдрийн А-дороо 139 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг тооллого явуулсан юм а. Архивын өрөөний чийг дулаан хэмжигчийг 50-ын гол хэсэгт байрлуулан тэмдэглэгээ хөтлөн ажиллаж байна. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тэг 17314 дугаар бүхий гэрчлэгээ аваад байна. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Тэг 5, Тэг 3, Тэг 9, 81 дугаар бүхий ажлын байрны физик хэмжилт хийсэн тухай дүгнэлтийг гаргуулan ажиллаа. Хадгаламжийн сангийн 50 өршүүгээ баримтанд сар бүр нэг удаа чигтээ цэвэрлэгээ. Архив өрөөний шалыг өдөр бүр арчиж цэвэрлэн дэвтэр хөтлөн ажиллаж байгаа юм. Архив өрөөнд агаржуулагч систем байрлуулад байна. Баримтыг зүүн гар талын дээд тавцангаас эхлэн он цаг зохион байгуулалтын нэгж хадгаламжийн нэгжийн дараалал байрлуулан заагчаар тусгаарлан тэдгээрийн эхний болон сүүлчийн дугаарыг зааж өглөө. Төрийн архивын дасаг шилжүүлэн өгч буй баримтын хуудас урагдсан хэсэгт сэлбэн засалт байнга хийдэг байна. Архивын өрөөнд довчлт засвар хийж стандартын нэгтэршүүлсэн шүүгээ 8-тай. Үүнээс дөрийг 2016 онд нийт 4 сая 500 мянган төгрөгөөр авч баримтуудыг байршуулсан юм а. Монгол Улсын хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А-дороо 224 дугаар тушаалаар батлагдсан архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрмийг мөрдөн ажиллаж байна. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тэг 13-14 дугаар бүхий гэрчлэгийг аваад байна. Байгууллагын архиваас дотоодын хэрэгцээнд 2017 онд 23, 2018 онд 15, 2019 оны 8 дугаар сарын 29-ний байдлаар 29 баримтыг төр олгож ашиглуулан бүртгэл хөтөлсөн байна. Байгууллагын архиваас байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу албан хэрэгцээнд ажиллуулахаар гаргасан баримтанд хуулбар болгон дэвтэр хөтлөн ажиллаж байгаа юм. 2016 онд 101, 2017 онд 187, 2018 онд 227, 2019 оны 9-р сарын байдлаар 121 хуулбар гарган ажилласан байна. Архивын баримтын ашиглалтыг төрөлжүүлэн бүртгэл хөтөлж баримт ашиглалтын хуудсыг бүглэж хэвшээд байна. Байгууллагын архивын баримтын ашиглалтын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох тал дээр анхаарч 2001-с 2016 он хүртэл он тус бүр дээр данс үйлдэн байнга болон төр хадгалах мөн 70 жил хадгалах баримтын бүртгэл түүхэн танилцуулга дансанд оруулан аймгийн төрийн архивын тасгийн дэргэдэх комиссийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ашиглалтын хувь үүсгэн үйлчилгээнд ашиглан ажиллаж байна. Архивын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Тэг 818 дугаар албан бичгээр байгууллагын архив албан хэрэг хөтлөлт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үйлчлэг явуулсан тухай аймгийн засаг даргад ирүүлсэн 11-р зөвлөмжийн биелэлтийг ханган илтгэх хуудас гарган ажиллалаа.